Хичээлийн танилцуулга. Хичээлийн сэдэв. Нарны халаагуур. Нарны дулааны хуримтлуур нь нарны цацралыг дулаан энергид хувиргаж хуримтлуулдаг төхөөрөмж. Хар өнгийн хүлээн авагч нарны гэрлийг шингээж, дулаан дамжуулагч шингэнийг халааж, хадгалагч савд дулаан хуримтлуулна. Ногоон барилгад, усны халаалт, орон сууцны дулаацуулгад ашиглагдана. Хүлэмжийн үзэгдэл нь хүлэмжийн хийнүүд дэлхийн ялгаруулсан урт долгионы дулааны цацралыг шингээж, буцаан цацруулснаар агаар мандалд дулаан хуримтлагдах физик үзэгдэл юм. CO2, CH4 зэрэг хийнүүд температурын өсөлтийг үүсгэнэ. Өнөөдрийн хичээлээр нарны дулааны хуримтлуурын ажиллагааг судлаж, хэрхэн нарны цацралын энергийг хуримтлуулдаг болохыг тайлбарлан, ногоон байгууламжид хэрхэн хэрэглэх талаар танин мэднэ. Мөн хүлэмжийн үзэгдлийн физик шалтгааныг судалж тайлбарладаг болно. Хичээлийн зорилго. Нарны дулааны хуримтлуурын ажиллагааг судалж, хүлэмжийн үзэгдлийн физик шалтгааныг ойлгох, мөн эдгээрийг ногоон байгууламжид хэрэглэх боломжуудыг танилцуулах. Хичээлийн зорилт. Нарны дулааны хуримтлуурын үндсэн бүрэлдэхүүн хэсгүүд, тэдгээрийн харилцан үйлчлэл, дулаан дамжуулах процессыг судлан, дулаан хуримтлуулах, хадгалах, түгээх зарчмыг танин мэдэх. Нарны дулааны хуримтлуур болон хүлэмжийн үзэгдлийг ногоон барилга байгууламж, хүлэмжийн аж ахуй, дулааны системд хэрэглэх техник шийдэл, эдийн засгийн үр ашгийг үнэлэх. Хүлэмжийн үзэгдлийн үүсэх физик шалтгаан болох цацрагийн дамжилт, тусгал, шингээлтийг зарчмыг судлаж, шилэн гадаргуугын оптик шинж чанар, дулааны баригдах процессыг судлах. Хэрэглэгдэхүүн: сурах бичиг, дэвтэр, харандаа, бал, балруул, тодруулагч, түлхүүр, үг. Ногоон байгууламж. Байгаль орчин дээлтэй, тогтвортой барилга байгууламж, барих хандлага. Нарны дулааны хуримтлуур. Нарны цацрагийг шингээж, түүнийг дулааны энерги болгон хувиргаж хадгалдаг систем. Хүлэмжийн үзэгдэл. Нарны богино долгионд цацраг шилэн эсвэл тунгалаг гадаргуугаар нэвтэрч орох боловч, эргээд буцах дулааны урт долгионд цацраг гарах боломжгүй болж, орчны температур өсөх физик үзэгдэл. Дулаан шингээлт. Материал нь өөр орчноос дулааныг шингээж авах үзэгдэл. Дулаан дамжуулалт. Дулаан нэг материалаас нөгөөд дамжиж хүрэх үр дүн. Нарны дулааны хуримтлуурын дотоод механизм. Дулаан дамжуулах физик үйл явц системийн бүрэлдэхүүн хэсгүүдийн үүргийг гүнзгий ойлгож мэднэ. Байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй барилга байгууламжийн төлөвлөлт, хүлэмжийн
аж ахуйн үр ашгийг нэмэгдүүлэх практик замыг эзэмшиж, тогтвортой хөгжлийн зорилгод хувь нэмэр оруулах чадвартай болно. Хүлэмжийн үзэгдлийн физик үндэслэл, цацрагийн спектрийн онцлог, дулааны алдагдлыг багасгах зарчмыг ойлгосноор эрчим хүчний хэмнэлттэй технологиг сонгон хэрэглэдэг болно.